1989 оны 11-р сарын сүүлчээр орлогын ажилтнуудын 2-р зөвлөгөө гэдгээс 1-р зөвлөгөө 60 оны туссан байлаа. Залуучууд өгнө хэлэх гэж. Энийг одоохон өдөртөж хийчихсэн хүн бол намсраа. За санаа нэг юм яа. За тийм ч бол голдод орлогын талаар тэгээд одоо тэр манай хамаагүй юу яаж хэмжээнд дураараа юм болохгүй байна тэгээд залуучууд бахан шүүмжлэх хэрэггүй. Тэгээд шүүмжлэлийн дуусах үед бол тэр залуучууд өснө намсраа дараас асуусан байх. Тэгэхээр хүний эсхийг хөдөлгөж байж байгаа. Бид тэрийг суглаа хийх болох уу? То болон залуучууд өснө тэгээд илтөө гэмтэл үргэлжлээд цогшид алдаад ингээд авахгүй болохгүй юу байх вэ гэж. Тийм учраас 12 дугаар сарын 10-ны өдөр анхны цуглаан болсон. Тэр цуглаан дээрээс Монголын ардчсан холбоо гэдэг байгууллаа гэдгийг зарсан. Энэ бол нөгөө зохион байгуулалтанд орсон ийм хүчин магадгүй улсын хүчин болж гарч ирж байгаа ийм үйл явдал болсон. Дараах нь бол ардчсан социалист хөдөлгөөн гэдэг мөн хэд хоногийн дараагаар 12 дугаар сарда дандаа одоо ихтэй сургуулийн багш нар эдгээр ажилтнууд бол цугласан. Тийм бүлэг дахиад бий болсон тийм ээ. Дараа нь болсон. 1-р сарын 24-нд дахь том цуглаан боллоо. Шүлт нь 3-р сарын ихэр болсон цуглаанд бол 100 мянган хүн болсон. Тэр талбай одоо 100 мянган хүнийг дүүрсэн тохиолдолд бол урд өмнө бол байгаа том баярыг дасаад хараад юм уу хит цуглаан хит байсан. Ингээд аваад дөрөж шиг анжилаад үсэг дөрөж шиг октоорын баяр шиг. Тэр тийм л олон зүйл байгаа. 100 мянган хүн бол сохиолдолд баг дүүрсэн. Арич дүүрэх байх тэр нь бол дүүрэх. Ийм том одоо төрийн ирэх болж байгаа тэр бүтээгтэй том шахтууд үзүүлсэн.